За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай урилгыг хүлээн авч манай энэ хүүхэд боловсролын төвд хүрэлцэн ирж өөрсдийн нисхийн тухай амьдрал нисгтэй яаж холбогдсон, нисгэд ямар амьдралыг одоо туулж өнгөрүүлв, ямар сайхан мөчүүдийг хувьд одоо өнгөрүүлж энэ нисэх гэдэг том айлтай холбогдсон тухайг хүрнэн бидэртээ одоо энэ өдрийг өнгөрүүлэх гэж байгаад туйлын их баяртай байна. Тэгээ энэ дугаарын онцлог нь бол одоо миний хувьд бол арай ойр дугаар юм. Яагаад тэгэхээр яг нэг мэргэжлийн миний одоо Ахмад үеийнхэн ирсэн учраас надад бол их ойр санагдлаа. Тийм учраас болж игэл би гот байхаас арай ахиухан ярихыг бодох гэдэг. Тэгээд тавгдыг өнөөдөр хүрэлцэн ирсэнд хувьсаа маш их баяртай байна. За ингээд энэ өдрийн минь төргий та бүхэнд энэ жавшааныг дэмжүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Тэгээд энэ болвол тодорхой төрөн ерөнхийдөө болдод танилцуулсан байгаа. Тэгээд ингээд манай энэ нэгдүгürt ингээд энэ жил нисэх хүчний 100 жил яваа. Нисэх хүчний. Ирэх жил Монголын иргэний агаарын тээврийн Мяд компани буюу таандын үндсэн ажилд амьдарч байсан компани 70 жил яваа бол. Энэ ингээд он жил яасан юм хүмүүсийг угтаад одоо болдоо учраас тодорхой хэмжээгээр энд ажиллаж Мяд компани өөрөөр хэлбэл иргэний агаарын тээврийн системд ажиллаж исэн ахмадуудыг одоо ингээд тодорхой эднүсийн үе удмууд байна уу, тодорхой хугацаанд ажиллаж исэн улсуудын дурсамж, яриа, түүхт бодит байдлыг ингээд түүхэнд үлдээх зорилготой сүүлд нь ингээд энэ юмнуудаасаа үндэслээд тодорхой хэмжээний түүхийн одоо ямар нэгэн цензургүй нэмэлт тасалт юм байхгүй бодит түүхт ямар түүхт хүнээс нь сонсч яасан баримт хийх алс иттэй тийм зорилготой байгаа. Агаарын үйлгийн бүхийхэн үйлчлэгч нар одоо энд ирсэн та бүхэнтэй бол би одоо тодорхой хэмжээнд цаг хугацаанд бас залуу нислэгийн үүрэг гүйцэтгэгч бүгдээрнтэй хамт одоо нислэгийн үүрэг гүйцэтгэж орон нутаг олон улсгүй зөн төвөл явж илаа. Тэгээ ингээд агаар үйлгийн бүхийхэн үйлчлэгч нарын хувьд одоо миний нэг бодол байгаа. Бодлыг үхээр цаг хугацаанд хөгжлийн цаг хугацааны явцад онгоц ниссэн цагаас эхлээд онгоцонд үйлчлэгч явсан. Тэр үйлчлэгч нарын одоо ажлын ур чадвар, мэдлэгийн ур чадвар, зоршигчолонтой харьцах ур чадвар, ямар нэгэн экстер нүүн хүний бие муудах ч гэдэг юм уу эсвэл аливаа нэгэн тохиолдолд ажиллах ур чадвар тэр юм хомны хувьд бол үнэндээ бол энэ залуучуудыг ирэхээс өмнө бол тэр бол төгс биш байсан. Одоо би та нарт жишээр би залуухан нисэж яхад Мартин аймны баяруулсан эмэгтэйчүүдэд амраана гэд амраа үйлчлэгч нараа амраа гэд. Тэгэхээр манай борт механик ч юм уу эсвэл нэг юуны талбайн жолоочийг за энэ суугаад явчихад хаалгын сайн хаагаад чихэр тарааж өгчөө тэгээд сонин тарааж өгчөө тэгээ болоо. Тэд тэр хэмжээгээр ингээ бодохоор эднүсийн үүрэг хариуцлага юуг ямар шүү байсан бэ гэдгийг л тухайн үеийн түүхэн үед бол их тодорхой хариулж байгаа. Тэгээ энэ нар ингээд тодорхой хэмжээний 3-4 жил суралцаад энэ тэрэгэд хүрээд ирэхээр үйлчлэгний соёл гэж юу вэ? Нисхийн аюулгүй байдал гэж юу вэ? Хүнд яаралтай эмнэлгийн төргөн тусламж гэж юу вэ? Бодит байдал тухайн нөхцөлд одоо экваж тага харилцан ажиллагаагаар онгоцыг одоо үүссэн нөхцөл байдалд зөв ажиллах юунууд юу вэ гэд асар их нарийн олон юм хүмүүд ингэж үүсч гарч ирээд эднүсийн хүчинд дараачийн одоо үйлчлэгээний соёл эцсийн Монголын нүүр царай болж ирсэн. Онгоцонд явж байгаа улсууд энэ нисгч нь хэмбэ дорчтуу яаж энэ ийж үнүү гэхээс биш энэ гэрлээ хэмбэ энэ юу засрал хэмбэ энэ үйлчлэгч нар яаж энэ Монголын онгоцны агаарын тээврийн системд үйлчлэгээ ямар байх вэ? Энэ дээр бол гадаад дотоод үзэмж нүүрний байгуулалт харилцааны соёл үйлчлэгээний соёл хүнд үзүүлэх эмнэлгийн төрийн тусламжны асуудал анхан шатны тусламж энэ төр гэдгээс өсвөлд энд одоо цэвэр юу болсон л доо. Мяд компанийн хувьд бол цэвэр одоо эргэлт болсон. Түүнээс урд нь би хэллээ шүү дээ. Тийм ээ. Зүгээр ингээд юм дээр байжсэн эмгхтэй хөвгтийг авсараад манай үйлчлэгч нар өнөөдөр амарсан чи нэг явчаа тэр хаалгыг хаачаар хаалгын цаанаас нь хаагаад өгөн чи чихрийг тараагаа сонин тараагаад өгчөөрэй тэгээ болоо гэд. Энэ бол над дээр зөндөл гарч ирсэн. Мартин аймнаар эднэр амарсан гэдэг.
За ингээд нэг иймэрхүү байсан. Тэгээ та нарыг ирээд энэ иргэн агарын тээврийн систем ялангуяа Мяд компанид бол үйлчлэгээний соёл компанийн нүүр царай болж эхэлсэнд бол одоо эргэлт гаргасан гэж би боддог. Тэр утгаар нь ч гэсэн би та нарыг хүнддэг. Тэгээд чинь бол Мяд компани хөгжил нүүр царай цаашдын гадаад дотоодын олон зорчигчдын дунд юуг сурчлагаа болж явагддаг та. Ер нь бүхэгийн үйлчлэлтүүд бол агарын тээврийн системдээ бол тухайн авиа компанийн нүүр царай сурчлагаа нь юу ихээхэн том сурчлагаа болж явдаг. Ингээд энд бол одоо мэрэгжлийн сургууль соёл төгсж ирээд ингээд ажилласан улсууд төгсж ирэхээр эдгээр тодорхой хэмжээгээр зоршигчтой эврийн хэсэг дээр ч юм уу одоо эсвэл онгоцондоо шууд нислэгийн үйл ажиллагаанд гарах ч юм уу ингээд тухайн үед байсан юмараа л ингээд юм яажсэн. Жишээл одоо гэрлээ болоод нэг хэсэг нисчихсэн сүүлд нь ихэнх нь одоо энэ зоршигчүүлгээ тэр хотын салбар энэ ч юу гэнэ энэ ч маркетинг ч гэнэ ингээд мэрэгжлийн төвшөнгөөр ингээд хаанч хөрвж ажиллах юу болдгиймаа гэдгийг жишээл одоо гэрлээ харьцаж байна. Инх цэцэг ч гэсэн одоо офисын ажил хийгээл нааш цаашаа гэдэг ингээд суур мэдлэг нь тийм болоод ирэх зэрэг энэ компанид их юутай байгаа. Затрал бол одоо олон жил нисээд Орос Монгол гүйч гэж одоо хуучин их том ярьдаг байсан бол одоо орон нутаг олон улсгүй гэж тэгж арай дэлгэрүүлвэл зүгээр юм да. Тэгэл одоо олон шавнар бүтээгээл олон төрлийн онгоцоор нисэл энэ тент зөвлөгөө энэ юм хүмүүйл өөр ус юмар ингээл жишээл одоо манай нэргүй гэхдээ одоо иргэн агарын тээврийн системд одоо Мяд компани тэв алгасан нэслэг одоо хамгийн том 154 гэдэг онгоцыг Мяд компани авч ашиглаж эхлэхэд хамгийн анхан үйлчилгээнд явж исэн Монголын их баажийн одоо эмэгтэй одоо үйлчлэгч нь хай хэрвагийн нэргүүгээд энэ сууж энэ цаалтанд сууж байгаа хөөсрөн гэдэг эмэгтэй бол бас орон нутаг олон улсгүй олон жил ниссэн. Бас энэ залуучуудыг төгсөөд ирэхэд бас мэдлэг чадвараа юм хамаа олонлуулах дагуулж энэ төр явж исэн. Одоо ч гэсэн алба ажил хийгээд гадна дотны улсуудад хэл болгуулад нааш цаашаа ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг агарын хөдөлгөөний бүхэгийн үйл юу ажилтнууд бол хөрвөх чадвар сайтай. Тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа газрынхаа нүүр царай юм уу сурталчилгаа болж явдаг. Тэгээ энийг бол би 7 жил ниссэнийхээ хувьд бол одоо энийг бол баталгаатай хэлж чадж байна. Ийм байна. Ингээд дахин та бүхэнд ингээд юу хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнээр дамжуулаад танайхныг гэрүүл өөр хүүхдүүд атцаа бус усууд нь бүгдээрэнд нэрүүлэн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Сар шиндээ сайхан шинэлээрээ 100 жилийнхаа бэлтгэлийг сайн хийгээрэй. 70 жилдээ их бэлэг бариарай. Ямар бэлэг барихаа өөрснөө их хэлж болно шүү дээ. Ихэр хүүхд гарч байна. Монголын өөрсөд бомбол. Тэгээ яриагаа хинээс эхлэх үү? Би юу гэж бодож юм гэхээр хамгийн анхны иргэн агарын тээврийн системд Мяд компанид юу парк ашиглалтаа тэгээд одоо ер нь Мяд компанийн нүүр царайг дэлхийд таниулж эхэлсэн олон улсын агарын шугамд нислэгийн үүрэг үүсгэж эхэлсэн 154 онгоцны анхны үйлчлэгч одоо анхны Монгол манай эквадорын үйлчлэгч одоо хань ярвагийн нэргүй яс одоо дурсамж яриаг нь эхлэх үү тэгж бодож байна. За юуны өмнө энэ цуглд арсан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг хаян хэрүүгийн нэргүй гэдэг. Миний аав Доронтой аймгийн Нисэх онгоцны буудлын дарга хүн байсан. Би багасаа бас нэг нисхийн амьдралтай холбоотой гэдэг учраас одоо энэ мэргэжлийг эзэмсэн байхаа гэж боддог. Баг насаа аав ээжийнхаа гар дээр өсч өмжсөн. Баг дунд сургуулаа Доронтой аймгийн Хөнхөн толгойн 2 дугаар баг сургуульд 4-р 3-р анги хүртлээ яваад 74 онд 1974 онд энэ Нисэх буян тухай 7 дугаар сургуульд шилжин ирсэн байдаг юм аа. Би метро орсон үйл явдал маань бол одоо манай аав 78 онд бурхан болоод одоо охтуудын хамгийн том нь учраас дээрээ 3 ахтай. Тэгээд дараагүй одоо юунаас сургуулиас дархны политехникумын томилгоо авсан мөртлөө би тэрэндээ яваагүй. Арга гэрийн гашуудлаар болоод эвлийн төв орооны алтан медаль, эвлийн төв орооны хувьсгал залуучуудын эвлийн төв орооны 140 дот, 49 дот илгэлт эзнэр одоо 79 онд Нисхатродын банкинг курсын сэсэр захиралтай 45 хоногийн курсээр суралцаж улмаар тэгээд орон нутаг олон улстай би орон нутагт 12 жил ажилласан байдгийн. Тэгээд анхны 1054 87 оны 11 сарын 2-нд
манайх түрээсээр авахад одоо надад энэ хамт олон итгэл сэтгэлээ өвлүүлж надад эх орныхаа алсгал Моско хотыг үйл ажиллагаа хийхийг бол одоо надад даалгасан байдгийн одоо тэгээ хамт олонныхаа хүчээр өнөөдрийн зэрэгт ажиллаж амьдарч явж байна. Тэгээ 2009 онд би өөрөө тэтгэвртэй гарсан. Одоогоор бол ач цэгийг хараад гэртэй байна. Энэ хамт олон бол үнэхээр сайхан агуу хамт олон. Хамт олондоо баярлж явдаг. Миний хамт олон мөнгөн цагаан усны хүчээр одоо чадaltaй үнэхээр мундаг нисгч нар байдаг. Тийм учраас одоо эдгээртэй талархж явдгаа илэрхийлмээр байна. Анхны тооцоон 54 гэж шүү дээ. Эн чинь бол одоо нисгт гээл одоо энэ Монголын одоо түүхэнд бол маш том эргэлт шинэ үе гарч ирж шүү дээ. Тэгэхээр тэр үед мэдээж залуу байсан ч яаж таараа тэгэл айх, зочирдох, мэдхгүй зөндөл юм болж исэн байж таараа. Тэр болгоныг давж энд гарч ирж суурийг тавина гэдэг бол бас ямар нэгэн ажлын суурийг тавина гэдэг бол ерөөсөө үндсэндээ тухайн хүний мэдлэг авахааж хамт олонны хүч хөдөлмөрөөс тэр суур бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь анхны нислэг хэр мэдрэмж байв? Би ер нь тэгж нисчин гэж сөдлийг л дээ. Би яг орон нутгад болохоор 12 жил ажилласан байдаг л миний ажлын дарга туршлагыг одоо бас үнэлсэн болов. Тэгээд одоо олуулсан тийм би одоо ч итгэдэггүй шүү дээ. Нууцгаа үлгээд хэл сонин мэдрэмж төрдөм билээ. Шүнчин бид нар нэг бэлтгэл ажиллагаа газрын ажиллаа хийгээд тэр олоос том өнгөсөн чинь үйлчлэгээний юунууд чинь бас чирийн жижиг онцтойгоо адилгүй. Одоо надад их тусалж ясан бол одоо энэ должисэр багш гэдгийг миний багшийн байгаа. Бид нар нойргүй одоо ингэж ажиллаж олоостай бэлтгэжсэн. Би өөрөө бол явна гэж бодоогүй. Тэгээ 1054 анх явхад бол 9 орстой явжсэн. Тэгэхэд манай энэ шинээр орж исэн үйлчлэгч охтууд маань тэр хойно бас курс дадлага хийгээ явжсэн. Маш их сонин мэдрэмж төржсэн. Ирхүүд ухад олон улсын нислэг гарлаа гэж эрхөөгийнхэн орж ирж баяр хүргэж илээ. Бас мэдмэр юмнууд их байд юм блэ. Нойр хүрдгэн блэ. Яаж би энэний ард давандаа үнэн үү гэж би хүртэл чингэж ээжтэй хэлээд ээж минь их баярлж байсан. Гэхдээ охин явах болсон гэж би мэдэхгүй нээжээс үүнийг л хийдэг гэх сонин мэдрэмж төрдөг юм байна лээ. Сайхан байдаг. Үнэхээр одоо хог тэнгэр эзэд гэдэг шиг манай сайхан нисгчнийхаа буйн та нарынхаа хүчээр би бол одоо өөр боловсрал бол одоо банкын курсээр төгссөн хүн шүү дээ. Тэгээд 10 жилийн боловсралтай яах вэ? Миний ганц онцлог нь эвлийн Монгол хувьсгал залуучуудын илгэлтэр орсон гэж бас байдаг болоо да. 5-6 хүн орж ирсэн. 7 дахь сургуультай багш нарынхаа буйнд Баярмаа багш байна, Хашуу багш байна, Орос хэлний багш Тунгай багш байна. Эдгээр маань намайг бас сайхан хүмүүжлчүүд эзэрхтэй танаа ээж Эрдэнэс багш байна. Одоо нэмцэрэн дарагтаас ч бас явж яс одоо тодгон санагдчихээн л одоо миний нүдэнд харагдаж байна. Юу ч мэдгүй л жоох хөвгт орж илээ. Сайхан байна. Ер нь бол одоо анхны нислэг бол 9 үнэтэй л байсан юм байна. Наасаа 9 Орос нисгч надтай арга болоод би Монголын төлөө зорчигч бол байсан уу? 152 төлгүй. Дүүрэн биш тий. Тийм дүүрэн боолны явжсэн. Тэгээд асал ганцаараа бас төвдгөл юм билээ тэр жаах чиг одоо юм болгон шинжлэх тий. Газрын ажил нагарын ажил хоёрч өөр тэр болгоны шин бүгдийг хөргөж үйлчлэнэ. Тэгээд яг би бол монгол хэл дээр орчуулга юугаа мэдээлэл хийгээ явчихна. Оросууд орос дээр англи дээр хийгээ явчихна. Тэгээ явчихсан. Энэ охин надтай анх нислэгэнд явж ирсэн. Одоо нэрийг бас санахгүй нуушлаа. Орос охин. Би энэ шатнаас 2 шат дээр зогсож байгаа. Айгүй өндөр Аз охин байсан тий. Энэ нэг манайх сүүлд нэг экипаж яагаад дурсгалын зүний оргодол дарга байгаа. Александр Ишдүрэн байгаа. Батсүрэн байгаа. Оргодлох шүү дээ. Тог экипаж. Ингээд явж ирсэн би өөр явна гэж одоо зөөдлөөч байсан. Гой дурсан гэдэг. Дараагийнх нь би намайг Бодашийн хөхөсрөн гэдэг би угшил бол усих өөрөө бол Улаанбаатарт төрсэн. Тэгээд
10 жилээ төгсч 81 онд төгсчөө тэгээд бас Тэмс мэмс төгсөөд тэгээ байж исэн чинь нөгөө энэ буян тухай 1986 онд энэ буян тухай онгоцны буудал чинь анх ашиглалтанд ороод нөгөө нэг ажилчид авчиж нэгээд нэг тийм зарчлуу тийм юм байгаа. Тэргээр би анх ашиглалтанд орохдоо зарлан мэдээлэгчээргээд орж ирсэн. Тэгэл ороод төд удаагүй байж исэн чинь тэр ондооч нөгөө шинэ онгоц ирсэн. Тэгээ ахаа шинээр нэмж нөгөө нэг онгоцны үйлчлэгчнэр аавна гээд тэр үед чинь нөгөө нэг буян тухай онгоцны бодол чинь анх ашиглалтанд ороход айгүй олон охтууд тэнд чинь тэр одоо зочид буудлын үйлчлэгийн ажилтнаар орж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр охтуудад чинь шилээс сонгор нөгөө нэг сонгон шалгаруулалт хийгээд онгоцны үйлчлэгчээр аавна гээд тэгээд намайг тэр сонгох шалгалтанд орох уу гэх. Тэгээд би орсон. Ороод тэгээд тэрнтэй ингээ ороод тэгээд тэр чинь 2 шаттай үйл ажиллагаа явуулсан байхгүй. Би чинь 2 дахь шатн дээр эхний шатных нь болохоор одоо манай тэр өөр бусад хүүхдүүдэд тэргээд 54-ийн 154 онгоцны үйлчлэгчийн курс гэдэг Москва яваад би 2 дахь шатнаар орсон болохоор нэг дотоодын нисгэл А24 онгоцон дээр тэгээд тэндээ сонгох шалгалтанд тэнцээд тэгээ байнгын курс тэр үуч нөгөө нисхийн нөгөө байнгын курс гэдээ байж ирсэн. Тэнд нэг 45 хоногийн бас нэг үйлчлэгчийн сургалтанд суусан. Тэнд суугаад тэрийгээ төгсөө тэгээд А24 онгоцны үйлчлэгчээр анх явж ирсэн. Анх явж ихэсэн. Тэгээд анх ингээд яваад эхлэхэд би чинь яг онгоцонд үйлчлэгчийн курс суусан гэсэн нөгөө нэг онгоц гэдгийг чинь өөрөө яг ингээд бие дагаад өөрөө нислэгэнд явж үзээгүй. Яг гоо сууж ахта дадлаг хийгээд багш нартайгаа бусад хамт олонтойгоо ороод явж илээсэ. Ганцаараа ерөөсөө явж үзээгүй. Тэгээ анх бидрэгч нислэгэнд гарахад нэг багш үйлчлэгч гэдэг нэг бид нар дагалдан явдаг. Эхний нэг 2 3 нислэгээ дагалдангаар яваад дараа нь өөрөө бие дагаад ингээд нислэгэнд гардаг тийм журамтайсэн. Тэгээд надыг анх дагуулж явжсэн. Одоо би айгүй олон багштай явсан. Миний хамгийн анх намайг дагуулж явсан хүн бол одоо энэ би зургнуудаа авчирхаа мартцсан байна дээ. Энэ далайн сугар сүрэнгээд энэ үйлчлэгч надыг хамгийн анх нислэгэнд битээр хамт надыг дагалдуулж би дагалдагчаар ингээд явж исэн байхгүй юу. А босоод өөр олон дагалдах багш нар бол надад байсан. Хамгийн анх явсан хүн бол би энэ далайн сугар гэсэн энэ хүнтэй хамт нислэгэнд явж исэн. Тэгэл дараа нь яваад тэгэл тэрнээс чинь хойш би чинь ахлах багш үйлчлэгч болоод өөрөө дараа нь өөрөө хүнд багшилдаг болоод дараа нь би чинь ахлах үйлчлэгч гэдэг бүх үйлчлэгчнэр ахлагч нь болоод тэгээд тэрнээсээ хойш дараа нөгөө нэг тэр үед чинь нэг засгийн газрын тусгай ирээсийн үйлчлэгч гэж тусгай экипаж байдагсан. Засгийн газрын экипаж гэж байдагсан. 2 3 4 экипаж байдаг байсан. Одоо тэрний нэг нь бол одоо манай доржигтой онгоцны дарга байна. Тэгээ засгийн газрын тусгай ирээсийн онгоцны үйлчлэг тэрэнд ороод тэрний дараа нь манайх чинь анх нөгөө нэг Бээжинтэй хэлээ нээгээд Бээжинд анх нислэгүүдээ. Гэтэ би анхны нислэгийн Бээжингт яваагүй л дээ. Дараагийнхт нь явсан. Дараагийнхт нь явахад тэг чинь А24 өдөр болохоо нэг үйлчлэгч явдаг байсан. Дотоодын хооронд. Тэр Бээжингийн нислэгтад бид нөгөө нэг хамгийн анх нөгөө 2 үйлчлэгчээр явуулж ирсэн. Тэгэхэд миний хамгийн анхны Бээжингийн нислэгт бол одоо энэ хойно онгоцны үйлчлэгчээр төгсөж ирсэн гэдэг энэ инх цэцэг. Одоо энэ 5-ын Ц инх цэцэг гэдэг энэ ахгүй юу? 2 инх цэцэг, Ц инх цэцэгтэй битээр миний хамгийн анхны Бээжингийн олон улсын нислэгээ би энэ битээр ингээ хийж ирсэн. Тийм тэгээд тусгай үүргийн нислэгтэр чинь би одоо засраа дарахтаа явж ялаа. Одоо тэр үеийн төөрхөнийг намын орон гişүүн гээд сүрэн дарахтаа явж ирсэн. Тэгээд ер нь одоо нөгөө нэг Америкийн төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкер гээд ирж ирсэн шүү дээ манай. Тийм шүү дээ. Хэдэн онд ирлээ? 91 онд лөө 89 онд байна. 80 онд. Тийм 89 онд байна уу та. Ирж ирсэн. Тэгээд тэр хүн чинь ирээд манай нөгөө өмнө говьд нөгөө нэг говийн жуусны бааз байдаг шүү дээ. Их нэртэйгээ ирсэн. Ирээд тийшээгээ бас явхад тэр Джеймс Бейкер бас үзлээд явж ирсэн тусгай үүргийн нислэгээр. Тэр үед явж хахад манай нөгөө нэг үйлчлэгч нь юу наран цэцэг гэдэг. Тэр үед бас миний уртлын ахлах үйлчлэгчсэн багш үйлчлэгч байсан. Одоо бас байгаа.
ахмад тастан болцсон. Юу наран цэцэг гэдэг. Тэр үтээр анх тоцгоор яваад тэр Джеймс Бекер хад үйлчлээд өмнө гоороо ингээд явж ирсэн. Тэрнээс хойш дараа нь би өөрөө дангаараа ингээд нислэгээ үлдээд ингээд би ч одоо 13-4 жил ер нь мяттай холбосон миний ажил амьдрал ер нь 13-4 жил болсон. Анх буйнт хагас ингээд явал зарлан мэдээлэгчээр ороод тэгээд дагалдаа үйлчлэгч сургууль Монголд суугаад ингээд явсаар хагаал. Тэгэж явж ирсэн байгаа. Тэгээд ер нь бол тэр үед чинь нөгөө зуны нислэг дараа нөгөө нэг намар нөгөө оюутан зүүн хавар намар хоёр нөгөө цэрэг зүүн тэгээ ингээд зөөхөр чинь бид нар чинь чумдаандаа хувцас ил гардаг байлаа шүү дээ. Баруун аймагуд баруун 5 аймагуд чинь Говь Алтай Захуу Ховд Ус үлгий Баян үлгий ингээд 5 аймагт ингээд тэр хооронд чинь оюутнуудыг зөөн. Тэр хооронд чинь цэргүүдээ зөөн. Тэрийгээ буцаагаад Улаанбаатартаа буцаагаад Улаанбаатараас буцаага баруун 5 аймагтаа ингээд тараана. Тэгэхээр чинь нэг 7 хоногийн нислэг бол ингээд за ингээд 7 хоногийн нислэгэндээ ингээд чумдаанаа өрөөл цамцнуудаа солих цамцнуудаа авал эквастгаа ингээд ачааны онгоц олдвол ер нь судлын онгоц бол олдох нь ховор байсан. Тэр чинь нөгөө өөрсдийнх нь нислэгэндээ зоршигч нар орон нутгад явчихна. Тэгээ ачааны онгоц ингээд баруун таймаг оюутнуудтай ингээд явчихна. Тэгэл ер нь бол хамгийн надад ингээд дараа нь одоо манай одоо энэ миний хажууд сууж байгаа эдгээр чинь төгсөж ирсэн. Төгсөж ирсэн тэгээд би ямар ч байсан цацралтаа явжсэн шиг санаад байна. Битээр нэг хамт эдгээр чинь бас нэг төгсөж ирэхдээ эдгээр чинь хичнээн нөгөө нэг сургууль соёлын төгсөөд ирсэн ч гэсэн яг ингээ онгоцсон суугаад яг практик ядаж байгаа яг жишээлбэл одоо шатаа яаж аваад тэр шатаа хураагаа буулгахаар хаалга үүдэ хаахаас ихсүүлээл ингээд дараа нь ачаа бараагаа хүлээж ах тэр бүгдийг бид нар ч хийдэг байсан шүү дээ. Ачаа араа нөгөө зорчин үлэг цай маа халуун ус бүх юм яаж хүлээж авах вэ? Яг практик дээрээс сурсан тэр тэгээ яг дагуул за ингэж чи анхных нь ингээд зорчигчтой оруулаасаа хэлбэл шатаа аваад хаах дараа нь ингээд ачаа араагаа хүлээж аваа буцаагаад буулгах ингээд бүх аюулгүй ажиллагаа чи бүгдийг ингээд тайлбарлаад эдгээр чинь хэлж өгөө. Тэгээд дараа нь эдгээр чинь өөрсдөө тэрийг ингээд үеийн залгам цалаалуулж байна. Залгам цалаа ингээд болоод явж ирсэн байхгүй. Тэгэхээр чинь тэр үед бол 54 онгоц ирээгүйсэн. Ирээгүй багт дандаа аан 24, аан 26 эдгээр чинь бид нар чинь нэстэг үлддэг байсан. Тэгээд тэднийг ирсний дараа эдгээр болохоор 54-лөөгөө ингээд тусдаа ингээд гараа явчихж байгаа. Тэрнээс өмнө бол чинь аан 24, 26 бид нартай хамт ингээд нэслэг үлдээд явж ирсэн хүмүүс байхгүй юу? Бараг лаан 2-оос эхэлчих гээд байдагсэн шүү дээ. Ер нь бол тэгээ шууд үйлчлэгч болно гэдэг юм. Ер нь байхгүй л дээ шүү дээ. Нэр ихчийн үед бол ер нь бараг аан 2-ын үеэс багуу. Тэгээ бид нар чинь бас нэг тусгай үүргийн нислэг чинь аан 2-оос ниснэ. Пролетариатоос ниснэ. Дээрээс нь одоо энэ 200 дугаар ангид нэг хилэн цэргийн ангид одоо байсан. Одоо байхгүй. Одоо тэр одоо 303 болсон 333. Тий, тэр болцсон юм аа. Одоо энэ тэр чинь бас өөрсдөө ингэсэн онгоцтой үйлчлэгчтэй байхгүй байна. Тэгээд нөгөө онгоц нь болохоор үйлчлэгч нөгөө нэг ганцхан үйлчлэгч нэг амралтаа аавна үгүй бол эмнэлэг чөлөө мөлөө авахаар манай мятаас үйлчлэгч авдаг байхгүй юу. Тэгээ мятаас үйлчлэгч авахаар намайг явуулчихна. Хамгийн гол тэдний онцлогч нь тэд нар чинь нөгөө хилээ тойроо явчихдаг байхгүй юу. Баруунаас зүүн нөгөө хилийн застаавуудад тойроод 10-аас 14 хоног ингээд. Тэгээ бүх ингээд застаава одоо 330 хилийн бүх аим застаавуудаар ингээд тойроод тэр нөгөө хилийн застаавын нөгөө нэг амарч байгаа албаа хаагч ажилдаа орох гэж байгаа ингээд тэр болгонд ингээд өвчтөө совронтой ингээд бүгдийг ингээд хилээ тойроод нэг онгоц ингээд 10-аас 14 хоног ингээд тойроо явчихна. Тэгээ дандаа застаавуудаар хононо. Застаавуудаар хонохоор нэг бид нар чинь нэг цэргийн машин ухтаж аваад тэгэл цэргийнхээ нөгөө нэг зочид буудад оруулаад тэгээ дандаа нэг хоол мол зөөж байгаа хоол хийж байгаа хүмүүс дандаа цэргүүд тэгээ нэг хотоос нэг экваж ирсэн гэл тэгэхээр тэнд ганцхан эмэгтэй нүүлсгсэн биш үү нөгөө үйлчлэг зохиогоо тэгээ бүжиг орой яваалт бүжигэнд орно гэл дандаа эрэхтэй цэргүүд би ганцаархан эмэгтэй тэгэл явчихна. Тэгээ тэрний нэг гоё юм нь болохоор би 330 сумтайгаа танилцсан.
Одоо тэгээд манай тухайн үед хөлийг тойрсон хэдэн застаа байсан. Баруунаас зүүнээс баруун ингээд тойроо явжтай. Бүх застаавуудаар ингээд бууж ялаа. Бүх хөлийнхэн застаавуудаар ингээд тойрол. Тэрний хамгийн гоё одоо сэтгэд тод байдаг нь одоо өмнө говийн номгон сувын застаа бол өнөн гоё газар байдаг юм байсан. Тэгээд говь алтаа сумын хилийн застаа өстой гоё. Үнэхээр байгаль бол тасархаа тийм Ер нь тэгээд энэ явж ирсэн. бүхгийн үйлчлэгээний ажилтнаас хаашаага шилжсэн. Дараа нь бид нар чинь буугаад тэгээ би буугаад нэг бизнес босоо нэг 40 гаруй наснаа буцаж байгаа шүү дээ газрын ажил. Газрын ажил чижээ тэгээ надад газрын ажилд орох уу гэхлээр би надад яг ч нэг сонир би чинь надад нэг санаанд юусоо бууж өгөхгүй газрын ажил хийхлээр юусоо бууж өгөхгүй. Нэг би чинь надад дандаа л нислэгэнд явж ирсэн нисчихсэн газрын ажил бууж өгөхгүйсэн баг. Тэгээд би үгүйгээд газрын ажил хийхгүйгээд тэгээд шууд би сургуульд орсон. Тэгээ мандах дээд сургуульд ороод Нөтөн Баатах анги юу төгсөөд. Тэгээ төгсөөд явсаар 45 6 хүрсэн чинь тэр үе чинь нөгөө нэг нас хөгшин байна гээд энэ тэнд авахгүй. Тэнгүүт нь би ерөөсө галгашаа гарыг тэгээд Европ руу гараад Италид очиж сууршаа тэндээ нэг 10 хэдэн жил амьдарч агаад тэгээ эргэж ирээд бас ингээд эргэж ирээд нэг хийх юм байхгүй. Тэгсэн чинь гинт нэг аялал жуулчлалын салбар надад нэг дандаа нэг хүн айгүй ойр санагдаад ер нь миний нисгтэй миний ажилтай ойр санагдаад тэгээ аялал жуулчлалын салбар руу ороод тэгээ нөгөө нэг Италийн жуулчд ирэхээр нөгөө хөтчөөр явдаг. Тэр нь чинь бас ахаад хөтчийн ингээд сургуультанд нь бас суувал мэрэгж бас тэр чинь үнэт хитэр аавна хүмүүст яаж үйлчлэхгүйгээд бас бүхгийн үйлчлэгч байсан учраас бүх юм амар байна шүү дээ. Бүх юм амар. Надад хамгийн гол нь болохоор давтан сургуультанд суучж байгаа байхгүй хүмүүст яаж үйлчлэх вэ. Тэгээд би чинь өөрөө Европт нь бас нэг 10 хэдэн жил яасан болохоор тэр хүмүүсийн зан аваалцсан. Тэгээд энэ аялал жуулчлалын салбарт ороод би хацаад 10 жил болчихж байна. Тэгээ ингээд одоо зуны улирал эхлэхээр нэг жуулчтай аваад Итали хэлнийхээ хэл мөрчийг хийгээд ингээд баруун зүүн хөдөө баруун аймаг зүүн аймаг говийн аймаг ингээд бас ингээд одоо дээр үед бол онгоцоор Монгол орныхаа газар нутгийг тойрдог байсан бол одоо би машинаар тойрдог тийм ажилтай болсон. Тэгээ одоо ингээд 5 сараас эхлээд ингээд 10 сар хүртэл ингээд ирээл буцаад ингээд ерөөсөө жуулчтай аваад ингээд гараа явуулдаг тийм ажилтай. Тэгээд энэ ажилдаа би бас их дуртай. Яагаад гэвэл ер нь миний нисгэд ажил хийжсэн ажил дандаа л ингээд хүмүүст үйлчилжсэн. Тэр нэг гадна дотор нь амаахгүй би бүхэн төрлийн хүмүүст нь үйлчилжсэн. Тэгээд залуу зандны цагта Монгол орныхаа газар нутгийг агаараар тойрч ирсэн бол одоо би газраар машинаар тойроод бас л хүмүүстээ үйлчлэл явж байна. Тэгэхээр би энэ ажилдаа бол ер нь үйлчлэлийн ажил анхнаасаа л миний юм байна гэж боддгийн тий. Тэгээ айгүй олон сайхан багш нар байдаг. Одоо түрүүний хэлсэн Должин сүрэн босор байна. Тэгээ Хээ Бадан байна. Тэгээд хин Жүүжи гэд байсан юм аа. Доломжоо гэд өстой айгүй өсөж байсан. Тий. Тэгээ юу наран цэцэг гэх миний багш байна. Олон улсад намайг анх тахалдуулж гарч ирсэн. Тэгээд далайн сугарсран байгаа. Ер нь бол бүгдээрээ миний багш тэгсэн хүртэл би яагаад чи энэ олон багш нарынхаа удирдаад ахлах үйлчлэгч нь болоо явж байгаа гэхэлэр би бас тэр үед айгүй сонин санагдчихсан. Одоо бүгдээр л надад багшилж ирсэн. Гэтэл би тэрийг удирдаад аваад явах нь вэ гэдэг чинь тухайн үед бас их гоё санагдчихсан. Тэгэхээр тэр хүмүүс надад итгээд хамт олон надад итгээд энэ ажлыг даалгаж ирсэн гэхээр сайхан санагдчихсан. Тэгэхээр би энэ мэргэжилтэй хайртай их гоё ажил. За баярлалаа. Тэгээд ингээд одоо үе үеийнхээ одоо дүүнэрт байна, ахмад настан байна, үе үеийнхээ нисгийхэндээ одоо энэ ирж буй 100 жилийнхаа эх жилийн 70 жилийн мятынхаа бүгдэнд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөө дээрээс нь ажилд нь амжилт мят хамт олго улам өргөжинд хэлээд олон улсад улам олон гарстай болосоо гэж хүссэн өрөөё. За ярил батш. Баярлалаа. За дараагийн юм яалт гэж засрал дөө штэ. За намайг цэцэрлэл гэдэг би бол манай ээж бол завхных аав бол хөвсгөлийнх. Хоёулаа хөдөө аж ахуйн мэргэжилтэх улсууд байсан. Тэгээд ээж аав хоёулаа хойно сурж явах үед бол би тэнцээ төрсөн байна. Тэгээд тэнцээ 3 настайгаас
Монголд орж ирээд тэгээ ерөнхийдөө бол дан Орос байсан. Оросоор ярьдаг. Тэгэл эмээгийнхаа гар дээр ирэл эмээ өвөө хоёр дээр бол тэгэл нэг халтар мултар монгол хэлийг бол нэг ярьж эхэлсэн. Ерөнхийдөө бол гол монгол хэлний багш нар эмээ өвөө хоёр л байлаа. Тэгээд юунд ер нь дандаа Орос сургуулаад явсан ерөөсөө. Монголд ирээд цэцэрлэгт оруулсан. Монгол цэцэрлэгт оруулсан чи байхгүй. Хоолны хордлого, Монгол хоол идээд хоолны хордлого болоод. За тэгээ энэ хүүхэд бол энэ нүгээр явахгүй гэд намайг Орос цэцэрлэгт оруулаад тэгэл ерөнхийдөө бол нэг хоног л Монгол цэцэрлэгт байгаа л тэгэл дандаа Оросоор яваал тэгэл 10 жилээ төгссөн Орос. Тэгээд тэндээ бид нэр юу яаж байгаа ангаахад конкурстад орж байгаа. Ангаахад конкурстад орсон чинь яг хиймдээ бол жоохон тааруу байсан. Тийм учраас мэдээж ойлгомжтой. Тэгээд шалгалтаа нэг амжилтаа өгөх чадаагүй байжсэн чинь гинт дараас нөгөө ангаах тэнцээгүй хүмүүсийг дараагийн үе шат гэд янз янзын сургуулиудыг боломж олгож ирсэн. Тэнд дундаа бол ийм нисхийн сургуулийнх нь ийм улсуудыг шалгалж авч ингээд. Тэгээд тэр чинь 84 онд шүү дээ. Тэгээд 84 онд чинь бид нар чи ангаахад яагаагүй тэнцээгүй хүмүүс нь тэр нисхийн юунд шалгаруулж аавна гэд тайзны хойталд ингээд тусгай комисс ирээд бидний чинь сандал дээр суулгаад янз янзын хэмжээ домжоо хүл гарны бүх юм хэмжээс хийжээж тэгжээж шалгаруулж орж ирсэн. Тэгээд тэрүүнд орсны дараа бид нар чинь одоо энэ манай 10 хүн бид нэр юу яаж ирсэн шалгаруулж авч ирсэн. Тэгээд би манай курсын ингээд өнөөдрийн байдлаар гуруулаа ирчихэд байж байгаа төлөөлөөд. Тэгээд бид нар чинь тэрүүндээ тэнцээд нисгтэр ирээд бас нарийн бас тэр чинь зөвхөн тэнцсэнтэй гол нь биш шүү дээ. Ишөө нарийн мэрэгжлийн бас юугаар шинжилгээнд дамжлагаагаар орж байгаа. Эрүүл мэндээр тэрний дараа бидний чинь за та нарыг авлаа гэд тэрний үед чинь хүний нөөцийн Виктор Гой нар байсан. Бид нарыг яагаад тэгээд за та нар одоо ингээд ийм хотод ингээд нисхийн ийм сургуульд явах нь шүү гэд бид нар за ямар хот ямар нэртэй сургууль вэ? Тэр үед Зөвлөлт холбоот улсын Ленинград хот гэж байсан. Одоо бол Санкт Петербург гэдэг нэртэй байна. Тэр Ленинград бол ер нь одоо Петр хааны хамгийн анхны хот байгуулсан айгүй гоё хот байдаг. Ер нь төвх турсгал бол ерөнхийдөө гадуур явхад чигээрэл юу музей гэсэн үг шүү дээ ерөөсөн. Амар гоё хот. Аруулаа явсан Ленинград руу. За тэгэл бид нар чинь бас нөгөө тийшээ явхаас өмнө бид нар чинь төсөөлж байгаа шүү дээ. Ер нь бид нар тэр Ленинград гэдэг хот мэдэхгүй шүү дээ. За төсөөлөл яхаар чинь за нэг тэгэн шөхрөөр буун ингэн тэгэн за бид нарыг одоо ингээд нэг ийм хаалттай юмд ягаад бид нар гарахгүй марахгүй гүзгөөл төсөөлөл яжсэн чинь яг бид нар Ленинградд шөнийн 19 цагт очиж байгаа байхгүй. Тэгэл нэг Орос хүн жолооч нь ирэл за ийм Монголоос ирсэн хүүхдүүд байна уу гэд бид нэрийг тосч авч байгаа байхгүй юу. Тосч авсан чинь харанхуй шүн болцсон хот чинь гудамжинд машин унаа байхгүй. Аруулаа ингээл автобусанд суугаал тэгэл нэг сигнал дуурахгүй. Тэгсэн чинь гэл нэг хаалга онгож байгаа байхгүй. Тэгэл харанхуй ингээл юм руу орчиж байгаа байхгүй. Тэгэл араас ингээл хаалга нь хаагаал хашаа нь хаагдал. Тэгэл бид нар чинь юугаач мэдэхгүй байгаа чинь тэгсэн чинь шууд бид нарыг чинь байрлал оруулахаагүй шууд эмнэлгийн үзлэг гээд шүний цагаар тэгээд бид нар чинь шууд эмнэлгийн үзлэгээр оруулж байгаа байхгүй. Эмнэлгийн үзлэгээр орчхол тэгэл за нэг юу лүгөө байрлалгаа орж байгаа. Тэгэл маргааш нь бид нар гэгээ орсон хойно цонхоор харсан чинь бидний цонхны цаана гээд сараалч байж байгаа. Бас тэр чинь амар юм байгаа чинь тий. Тэгэхээр нь ямар санд пөөх за ичтэй юун төрөдөр яав яв гэж бодсож байгаа юм чинь. За тэгэл явах те бид нар чи аруулаа нэг өрөөнд ингээл байж байгаа юм чинь. Тэгэл өөр өөрсийнхөө сэтгэл төрөл тэгэл бас нэг эмэгтэй бүгдөө 10 эмэгтэй байгаа юм чинь. Тэгэл цаа нэг хот суур ирсэн юм чинь айгу бороотой өдөр байсан. Тэгэл ерөнхийдөө хэдүүлээ сонцик авъя гэл тэхгүй юу. Тэгэл дэлгүүр орж байгаа. Дэлгүүр ороод бүгдөө сонцик авахгүй юу. Бүгдөө цааш харсан чинь бүгдөө нэг гарсан чил
бүгдээр адилхан сончиг барьцсан нэг улаан цэнхэр хоёр л өнгөтэй. Ер нь тэр үед чинь сонголт айгүй муу байсан шүү дээ. Улаан цэнхэр хоёр л байсан. Тэгэл за ямар сончиг авсан гэсэн чинь бүгдөө нэг цэнхрийг барьцсан билүү улааныг барьцсан ижилтгий хийгээд тавьсан чи. Тэгсэн чи манай гэрлээ тэгж байгаа байхгүй. За болоор бүгдээр ийм адилхан байгаа чи аль надад заримуд нь соль гэл тэгж байгаа байхгүй. Тэгэл ёстой нөгөө 5 нэг нь 5 нь улаан 5 цэнхэр болоод бүгдөө гарч исэн. Тий, автомат сонцик анх тэр чинь одоо Монголд байдгүйсэн шүү дээ. Тэгээ чи наг бид хэднийг сонцик авч ирсэн. Удалтааны 8-ны анх их хүсэр тэгж гарч ирж ирсэн. Тэгэл ерөнхийдөө за хэдүүлээ хот сууринтайгаа танилцсан. Ер нь бидний сургууль орчим ер нь ямар хөө юм байдаг юм бэ, ийм байдаг юм бэ гэд хол явахгүй ер нь тойроод ерөнхийдөө за энэ чинээс гарвал ингээд сургууль руу орчин байна гэж ойлгоод тэгэл дараа нь бид нартай сургуулийн нөгөө захиргаанууд уулзаад ер нь бидний одоо сурах орчин одоо байрлах байр эднэрийн чинь яг яаж өгөөд Ямар хугацаанд сурсан байд энэ ч одоо? бид нар 2 жил хагас сурсан. Тийм. Тэгээд 2 жил хагасд сурж байгаа хооронд бол бид нар яг л цэргийн улс суучийг ерөөсөө цаанаас нь ингээ форум тавьж өгсөн. Ингээд одоо яг энэ бол зураг бол манай 10 хүүхдүүдээс 6 нь болохоор чи яг онгоцын үйлчлэх тээвэр зохион байгуулалтыг 2 мэрэгчлэр давхар мэрэгчлэр төгсөж орж ирж байсан. 4 нь болохоор яг дан тээвэр зохион байгуулалтаар орж ирж байсан. За энэ дундаа болохоор чин манай старшина буюу манай ангийн дарга биднийг хариуцсан ангийн дарга бол Томо гэж байд. Тогтхын Томо байдаг гэсэн. Дараагийн долгор сүрэнгийн инх цэцэг. За энэ би байна. Энэ цэрэн давгийн инх цэцэг дамтанд орж улаана гэрлээ. Тэгээд энэ манай Зикан Женисава гэж эмэгтэй байдаг гэсэн. Одоо нэг ясны гадаад юунуудыг хариуцсан. Одоо юу байсан? Зикан байсан. За тэгээд бид хэд бол энэ сургуульда ерөөсөө яг л орсуудтай ямар статустай ямар хичээлүүд ордог байсан тэрүүгээр ерөөсөө бүгдээр ордог байсан. Хичээлийн хувьд бол бид нөр 28 төрлийн хичээлүүд ордог байсан. Энд дундаа бол дандаа ер нь агаарын хичээл ордог байсан, газрын үйл ажиллагааны хичээл ордог байсан. Анхны тусламжийн хичээл. Тийм ерөөсөө бүхэл юм. Хоолны гэхэд чинь тэр үед чинь порц морц бол дандаа том касалеттай юм өгдөг. Тэрий чинь дандаа өөрснөө порцолж хийдэг байсан. Тэр болгон зорчигч нарт. Одоо бол касалет бэлэн юм нөгөө юу савтаа ингээд халаагаад өгдөг тийм. Одоо тэр үед бол бид нар бол дандаа грамыг бол наривчлал хийхгүй бол нөгөө бусад зорчигч нартай хүрэлцэхгүй. Тийм учраас энэ яагаад ингээ грамаар хоол ундыг чинь ингээд нарийн үзчихсэнтэй бол тэр учиртай байдаг гэсэн. Манайхны багш нар бол айгүй мундаг бүр туршлагатай ер нь бүр түүх бишээ газар зүүн багш бол бүр концлагерт байж исэн. Тийм багш манад ордог байсан газар зүүн хичээлэг бол. Ер нь айгүй гоё сэтгэлтэй айгүй сайн бид нарыг бол шаардлага өндөр тавьдаг байсан багш нар бол. Ер нь тэгэл ирээл 2 жил хагасаа төгсөөл ирээл нисчүү. Яа, юу болсон? Ирээд бид нар бол яг суралцж байгаа хугацаанд бол бид нар дандаа том онгоцуудыг үзчихсэн. 154, ил 62, ил 86 гэдэг Оросын том онгоцуудыг одоо үйлчилгээ бүхэл юмнуудыг үздэг байсан. Гэвч ингээд бид нар төсгийн даваандар Монголд ирээд нөө практик хийх гэсэн чинь манайх чинь тийм онгоц байдгүй байсан. Тэгэхээр яасан гэхээр 24 манайх чи 24-тэй байна. Тэгэхээр бид нар 24 дээр практик хийж байгаагүй. Оросд бол дандаа туугаар практик хийжсэн. Олон юу Мурманск, Москва, Оренбург, Днепропетровск гэд гой хотуудаар бид нар явдаг байсан. Тэгэл ерөөсө за танах 24 тэв чинь Псков руу явж дадлага хийгээд бид нар тэгээд багштайгаа явж Псков руу явж дадлага хийжсэн. Тэгжээч бид нар бас энэ 24 гэдэг маягт онгоцыг чинь ер нь ямар хөө юм байдг юм бэ, ийдэг юм бэ гэд мэдэж аваад буцаж Монголдо ирээд яг одоо 24, 26, 30 гээл онгоцуудаар бид нар гээд одоо манай Ахмад үеийнхэнд бид нэрийг угтаж аваад ингээд бид нарт зааж сургаад миний бол яг багш бол оюун цэцэг багш байсан. Тэгээд за ингэж явдаг шүү тэгдэж шүү гэд анх ховдын миний анхны нислэг бол ховд байсан. Тэгээд бид нар бол 24-тэйг бол анх тэгэж учирч одоо тэгээд орон нутгийнхаа нислэгэндээ явж
үйл ажиллагаагаа эхлүүлж ирсэн. Тэгээд манай курсийнх нь бол дараагийнх нь туу явж эхлүүлээдэг. Манай курсийнх нь бүгдээр 20 туугаар яваад эхэлсэн. Би байдгүй. Тэгэхээр би болохоор гэл болоогүй хамгийн жоохон өвчин гэсэн утгаараа ерөнхийдөө өөрийгөө бол нэг асуухгүй байгаа л байсан. Дараа нь бас гайхаж байгаашаа баг хугацаа өнгөрөөд байгаа шүү дээ. Тэгэхээр үгүй намайг яагаад явуулдгүй юм болоо гэд би асуусан байхгүй чи нүрэ будддгүй гэдэгхгүй юу. Тэгэхээр за нүр будахгүй. Угаасаа би нөгөө оюутан байж хаад л ерөөсө тэр нүр будалтай ингээл төрөхөр л минийх гэд аллергитэй юм гараад болдгүй байсан байхгүй юу. Тэгэхээр за гэд яа. Тэгэл яванда мэдхгүй тэгжэл нэг мэдгэд 54-т ороод ирсэн. Тэгэл яваад эхэлсэн. Олон зарч нартай бас л айгу гоё том онгоцсон дэр чинь бас нэг юуг нь үдцсэн учраас бас арай л өөр байгаа юм чинь төхөн байгаа юм чинь. Тэгээд бас тэр Оросд бид нэр ингээд практик туугаар хийж хахад бол Орос орчноор янз янз бага ясангууд ингээд явдаг байсан. Тэр дундаа бас нэг лотерей хонжуур суглаа их суглуулдаг байсан. Оросууд нь үйлчлэгчүүд нь болохоор энийг авдгүй ингээд нэг тооддгүй байсан. Тэгэл бид нар ахад за чи энийг яв гэл тэгдэг байхгүй. Тэгэл тэргэн дээр нөгөө баахан олон тэр нөгөө суглаа лотерейгээд нь тавиал дөнгөж эхлээл явж ах чинь л өстө нөгөө бага ястангууд чинь өстө бүгдөө баярлаа. Нутаг нэгтэн землячка алиу гэл нөгөө чинь алиу чи өөрөө гараараа биднэрт авч өг гээд нөгөө ихний л болж 2 3 игнээ явж хахад л нөгөө дууссан. Борлогддгүй байсан суглаа чинь байхгүй тусчиж байгаа юм чи. Тэгэхээр бас нөгөө Орос орн бас нэг бид нар явж байхад бол тэр одоо гадны улсууд бол бид нэрийг амар тийм гоё дотн бидний нислэгэнд ингээд явж байхад бол Дэм өгч шүү. Дэм өгж айгүйх гоё авч явдаг байсан. Тэрүүнд бид нар бас айгүй урамтай юунууд бол онгоцны дарга бол бүр Мурманск явж байхад бол бүр дуудаж хагаад яг нөгөө туйлын туяаг харуулах гад бүр кабин руу дуудаад бүр суулгаж байгаа тэр туйлын туяа гэж анх тэгж харж ирсэн. Тий. Амар гоё дурсгалтай. Ер нь медиа компанид цэцэрлэг бүхэл ажилтнаар хэдэн жил ажиллав? Ер нь би нэг 26 жил ажилласан. Нэлээ уртын нэг болж таарж шүү дээ. Тэгэл энэ ажиллаж байгаа хугацаанд бол яг онгоцны үйлчлэгчээс тэгэл ахлах үйлчлэгч болоод тэгэл багш болоод тэгэл ерөнхийдөө бас хэлсэн дарга марга болоод тэгэл явсан. Тэгэл 154 Боён толгой ерөнхийдөө 10 төрлийн онгоцоор явдیں۔ 154 М гэл тэгэл Боён 727, Боён 737, Ан 24, Ан 26, Ан 30, Ми 8, тэгэл Боён 737 гэл тэгэл ер нь Монголын Мятын бүхэл онгоцоор бол явж исэн та үнэхээр барахгүй штэ. Тэгээд бид нэрийг анх дөнгөж газар юм Монголд ирээл ажил өөргөө гүйцэтгэж гэж яхад одоо нисэх бүрэлдэхүүн бол бид нэрийг айгүй сайхан хүлээж авч айгүй хүндэтгэлтэй бидний одоо нэг тэгмээр байна, ингэмээр байна тэгхээс эрхтэйгээ бид нар чинь бас онолтой орж ирж байгаа усууч штэ. Тэгэл яг тэр онлынхаа дагуу гэл бид нар чинь бас нөгөө юмаа шаардлага тавьчих гад үзэхэд бол бид нар тэглүү тий айл болохоор л ерөөсө бидний төлөө хамтарч ажиллаад ингээл тэр юмыг дутуу мутуу байгаа юмыг аль тгий ингээ гэл тэгж юу яажсэн. Жаардлаа хоёр том өөр соёл стандартын юм ороод ирж байгаа. Манайш тэр стандарт бэлтгэдэггүй зөвхөн хүн анхных нь бэлдэж эхэлсэн. Авиа компани улс чинь өөрөө тийм бэлтгэлгүй байсан учраас энэ том ялгаа гарч ирж байгаа. Тэгээд нөгөө газрын бас нөгөө инженер техникүүд чинь бас энэ дээр ингээд чинь бид нар заад юунууд суудлын бүс гэхэд чинь зарим одоо суудлын бүс дутуу мутуу байвал бид нэр нислэг үлдэх ирэхгүй заавал суудлын бүсийг чинь бүрэн гүйцэд болооч тэр чинь хүнээ тээвэрлэх ёстой. Тийм учраас ингээд суудлын бүсээ ингээд шалгаад үзлэг хийгээл юм дутуул бол за тэр юм дутуу байна гэхээр нөгөөдөл чинь хоромхон зур тэрийг чинь гүйцэтгээд авчирч өгдөг байсан. Тэгэхээр бол бидний одоо энэ одоо нисэх гэдэг энэ том байгууллага бол айгүй олон хүний хөдөлмөр айгүй ордог. Энэ дундаа бол бас бэлтгэх цех гэж бас байгаа. Бэлтгэх цехт бол энэ зорчигч нарын хоол уунд одоо чихэр мэхэр ундаа цай кофе гэл бүх юм бэлдэж өгдөг энэ салбар айгүй
гол бидний нүрийг тахалдаг бас хилцсэн байсан. Энэ дээр бол бид нар бас тэднэртэй айгүй баярлдаг. Биднэрт юм гаргаж өгөөгүй л бид нар юугаа өгөх үү, тийм үү? Энэ дундаа бас болдоод бас хамтарч ажиллаж исэн тий айгүй баярлж явдаг. Энэндээ болоод болдоогоо ч гэсэн бид нар бас тухайн үе чинь бас алтан цэцэг бит хоёр чинь бас шалгаруулад үйлчлэгчийн үгээр 3 эрэгтэйгээ авж исэн болдоо ган жаргал тэгээд цогтбаатар ингээд 3 эрэгтэй. Яагаад энэ 3 эрэгтэйгээ бид нар яасан гэхээр нэгдүгürt ингээд бид нар хүнтэй харьцаанаас гол нэг номерт тавьж исэн. Хүнтэй хэдий чинээ сайхан харьцсан, тэзий чинээ энэ хүний жижиг юмыг бол бид нэр засаж болно. Хүнтэй харьцах юм чинь л бид нар чинь гол төлхөө нэг номерт яаж исэн учраас бас тэр үед ингээд болдог яаж исэн. Тэгээд энэ 3 маань бас манай игнэнд орж явж исэн болохоор бид нар бас айгүй баярлалаа штэ. Гой байдгийг гой дурсамж байдаг юм аа. За тэгэл сайхан байчи аргагүй. Бид яг л тэр бият яг эд бүр буцалж байгаа үеийн гадна нислэг дотн нислэг дотоод нислэг хоёр зэрэг байсан учраас аргагүй л те бидэрт мэдхгүй юм их байлаа. Мэдхгүйгээ бие биенээсээ сурдаг юм их байлаа тий. Тий хамтарч тэгээ болдоо бол байнга одоо ингээл дараа нь нисгэ болоод яг сая ч гэсэн бид нарс бас ярилцаад яг тоогооч мэрэгчлэлтэй учраас ингээд нөгөө бэлтгэх цехийн одоо юунд бол гарцаагүй намайг ингээд татаад энэ үнд оруулсан гэд. Тэгээд бид нар бол ерөөсө байнга одоо тэр үед бол бид нар хоол өгөө авалцах өгөлцөх янз янзын юм байхад болдоо бол дандаа орж ирээ. За юунд болсон, юунд болоогүй гэд дандаа асуудаг байсан. Эн чинь бас ингээд бас юмыг ингээд дээшээ дэвшүүлэх альва юмыг сайжруулах тал дээр айгүй анхаарал тавьж айгүй хамтарч ажиллаж исэн. Тэгэхээр яг өөрөө чинь сонгоод авсан нэг өвчлөгч хүн гэдэг чинь арай өөрчлөлт чи хараад байна шүү дээ. Тий. Тэр утгаараа бол бид нарт айгүй дэмтэй бас юутэй. За баярлалаа. За ангиж юу? Гэрлээ. Гэрлээ чинь би бас сайн таньчихгүй байхгүй. Хотын салбарын гэрлэл гэж мэдгээс биш. Ер нь бол Мяти болоо байж хотын салбарын гэрлэл гэдэг байлаа шүү дээ. За бүгдээрээ сайн байцгаана уу. Намайг гэрдэ гэдэг энд дурсамжаа ярих боломж өгсөнд их баярлалаа. Тэгээд би бол ер нь бол нисхийн тийм угшилтай хүн ерөөсөө ч биш. Угшил маань бол увсих. Өөрөө бол хотод төрж өссөн хүн байж байгаа. 24 дугаар сургуулийг төгсөөд цацралтай яг адилхан замаар нисгтэй амьдралаа холбосон юм хүн байж байгаа. Яасан гэхээр ангаах энэ их сургуульд конкурс өгсөн. Тэгээд оноо маань хүрээгүй учраас оноондоо таарсан нисхийн дунд сургуулийг сонгосон байж байгаа. Тэгээд 2 мэрэгжил эзэмшсэн бид нар. Цацралтай адилхан би агаарын үйлгийн үйлчлэгчээр бэлтгэгдсэн. Тэгтээ яг нөгөө сүүлд нөгөө төгсөх үедээ болохоор нөгөө газрын одоо англи руу шилжиж юугаа диплома гардаж авсан ийм хүн байж байгаа. Тэгээд сурч байхдаа бол яг л адилхан нөгөө Оросын туу 154 ил 82 гэдэг онгоцуудад дадлаг хийж Оросуудтай хамт ингэж Оросын олон хотуудаар ингэж явж исэн. Ирээд нэг л удаа нислэгт явж үзсэн. Тэр анхны нислэг байсан. Ар хангаа гэдэг нислэгт явж исэн. Түрүүн би ярьжсэн тийм ээ. Тэгээд Зүмэн хорлоо гэдэг ихчтэй хамт явж исэн. Ганбаатар гэдэг онгоцны дарга байсан. Миний ганц удаа л хийсэн нислэг байж байгаа. Түүнээс хойш би ямар ажил эрхэлсэн бэ гэхээр та бүхний онгоцыг дүүргдэг тэр олон зорчигчийг олдог одоо ажлыг ингээд хийж ингээд онгоц дүүрэн ингэж явуулахын төлөө 37 жилийн ажил одоо хөдөлмөрөө зориулж энэ компанид ажилласан байна. Тэгээд нисгтэй холбогдсон түүх гэвэл бас нэмж хэлэхэд их сонин. Би нисхийн дунд сургуульд явах гэхээр аав ээж хоёр маань дургүй байсан. Юу хаа байсан нисэх вэ гэд. Ягаад гэвэл тэр хүмүүс нисхийн тухай ойлголт байхгүй байсан учраас нисэх рүү одоо нөгөө зүтгэхийг маань хориглоод байсан. Гэхдээ аавын маань найз лавга гэд нисгэгч байсан. Манайхан жас лавга гэд ярьдаг. Тэр манад нэг өдөр орж ирлээ. Орж ирэнгүүтээ яг аав ээж хоёртай жирийн яриа өрнүүлж ирсэн чинь аав маань энэ одоо нэг нисхийн дунд сургууль гэдэг ийм сургуульд явах гээд байна гэдгсэн чинь лавга ах шууд хэлсэн. Тийм гоё сургууль та нар хүүхдээ явуулаач яагаад явуулахгүй гэдэг юм гээд. Тэгэл лавга ах миний амьдралд бол их том тус болсон юм байна л гэж би
үргэлж одоо бодож баярлаж явдаг. Тэгээд нисгтэй ажил амьдралаа холбосондоо үнэхээр их баяртай явдаг. Тэгээд нисгээс би өөрийнхөө хань ижлийг олсон. Тэгээд нисгэд 37 жилийн амьдралаа одоо өнгөрүүлж тийм. Гэхдээ одоо энэ эдгээр найзуудынхаа юм уу ахмад хүмүүсийн ярьж байгаа шиг ийм олон одоо надад ниссэн түүх бол байхгүй. Агаарын үлгт бол би нэг л удаа нисчихсэн. Гэхдээ энэ сургуулаа энэ дэлгэмд магтах хэрэгтэй байна тийм ээ. Манай сургууль бол аюулгүй байдал, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэгэл нөгөө онгоцны хүндийн даат ч юм уу онгоцны техник, тоног төхөөрөмж тэгээд газрын үйл ажиллагаатай яаж холбогдох уу гэдэг бүхий л одоо сургалтыг биднэрт харамгүй одоо хамаг одоо юу гэдгийг сургалтыг өгчээсэн тийм ээ. Манай би одоо нөгөө үйлчилгээний багшаа айгүй сайн санаж байна. Англи хэлтэй их мундаг багш байсан. Тэр багш болохоор биднэрт одоо өсчин энэ гитлийнхаа дээгүүр ингэж давах ёсгүй. Суухтаа хүртэл та нар ингэж цэг суух ёстой, хүлчин юм байх ёстой, хумсчин тийм байх ёстой, нүүр бодолт чинь юм байх ёстой гэд бүхий л хичээдэг бид нарт үйлчлэгээний одоо гаднах биеийн байдлыг ч гэсэн ингээд бүгдийг ингээд зааж өгчээсэн. Тэгээд тэр сургууль бол ер нь бидний одоо юу гэдгийг бие авч явах одоо тэр анхан шатны сургалтыг л биднэрт их сайн өгчээсэн юм байна л гэж бодож байна те. Ер нь амьдралын суурийг тэр чигээр л тавьчих байхгүй. Тэр чигээр нь тавьсан. Тэгээд нөгөө нислэгтээ би явж чадаагүй учраас шууд яах вэ гэхээр нөгөө удирдлагатаа мэдэгдээд газрын одоо ажилд шилжсэн байж байгаа. Тэгээд газрын ажилд ер нь бол нөгөө суудал захиалга, борлуулалттай холбоотой ажлуудыг 37 жил хийсэн байна. Хамгийн сүүлд нь 15 жил би маркетингийн хэлцэд ажилласаар байгаад надад тэтгэвртэй гарсан юм хүн байж байгаа. Тий. Миний мэдхийн хотын салбарын гэрлээ л хэлдэг юм шүү дээ. Гэтэ гэрлээ битээр их сони юм. Миний анхны багш одоо зүм орлого шүү дээ. Зүм орлогч бүр намайг зөөгөөд бүгдийн цаг хугацаа бүх юмд дуусгаад дээр нь тодорхойлолтой бичээд онцгойлон тодорхойлолт энэ төр бичиж Таирын анхны юмуд нь их төстэй юм тий. Тийм байна. Тий ганцхан л эрэгтэй эмэгтэй болохоос. Үгүй ялгаад болохоос шүү дээ. Тэгээд би энэ хамт одоо сурч төгсөж ирсэн найзуудаараа бол үнэхээр бахархдаг. Эднэртээ ингээд явж байгаа нислэгэнд ингээд ороход нүүр дүр мишээс ингээд царай огтдаг. Тэгээ ягаад ч юм нөгөө хар багасаа хамт ингээд сураад өссөн болоод ч тэр ингээд ороход үнэхээр юм баярлдаг. Тэгээд найз нартаа бол цаашдынх нь амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нэргүй өгч хөхөөсөрөө баяртаач гэсэн сайн сайхан амьдралыг хүсье. Би засалт хоёроос нэг асуулт авах юм. Хоёулаа эмч болох шансаа. Бид нар чи одоо 10 чи дандаа анхаахаас ерөөсөө өсөлтөг яаж авсан байхгүй юу? Шалгаруулж авсан. Биш, хориулаад цаа. Тий, зарим нэг нөгөө нэг хилний бэлтгэл гэдэг нь хилний бэлтгэл яваад 10 нь болохоор Ленинград. Заах инхээ дараа нь бол хариулж байгаа. Хоёроос хариулж. Бид хоёрыг ирсэн юм гэж бодохгүй. Ер нь тэгээд эмч болох байжээ гэдэг ийм харамсал байж юу? Би яг тухайн үед бол би яг хиймдэ муу байсан болохоор яахгүй. Хэрвээ би эмч болох байсан бол би мисцаслын эмч болно гэж боддог байсан. Ягаад нэгвэл зүгээр нэг чагнуур зөөсөн хүн биш. Ер нь тэр бодтойгоо хүний эмч аав ээж ухаар эмч болох гэдэг те. Айл гэрт нэг эмч байх хэвээр чи эмч болох хэвээр гэд чамааг бараг л ярьсан ухааны юм ярих гэдсэн байхгүй. Би болохоор ерөөсөө ч эмч болох хүсэлтэй байгаагүй. Одоо ч эмч болсон байж дээ гэдэг бодол ерөөсөө ч орж ирдэг. Ягаад гэвэл энэ нисэх бол тэр чигээрээ миний амь амьдрал учраас шингээд орчиж байгаа учраас тийм шингээд орсон учраас тийм. Тэгээд 37 жил ажиллахдаа би Miat компани одоо юу гэдгийг орчин үеийнхээ хөл нийлүүлэх алхам бүрт би миний одоо хөдөлмөр одоо хамт байсан. Ямар одоо тийм алхам байсан бэ гэхээр нөгөө нислэгийн судал зарах ийм систем байж байгаа. Тэрийг би 30 жилийн өмнө СИТА гэдэг систем байсан бол сая 10 жилийн өмнө Аментус гэдэг систем рүү ингээд одоо нэвтрүүлэх тийм ажилд бол гар бие оролцож ажилласан.
Тэгээд тэрийг нэвтрүүлсэндээ үнэхээр баяртай явдаг. Одоо тэгээд тэр систем олон талын систем ажилласнараа манай Мят компани зорчигч бүртгэл тийм үү олон талын одоо нөгөө хүндийн тооц холбоодох модох гэл ингээл бүхэл системүүд тэрнтэй ингээд хамт ингээд уялдаж ажиллаж байгаа болохоор тэр бүхнийг ингээд харж байгаа болохоор өөрөө их бахархалтай байдаг. Тийм л байна да. Азтал хүүхнүүд байж тээ. Ашгүй эмч болоогүй. Эмч болсон бол албахгүй юу энэ хоёр. Яриад дуусахаас өмнө энэ нөгөө үйлчлэгч байсан нэг зураг зүгээр харуулчих болох уу? Болно шүү. Тий. Энэ миний амьдралын хамгийн гоё юм мөч байсан, дурсамжтай мөч байсан. Энэ сургуульд явснаар л ер нь бол их сайхан амьдралыг туулсан гэж би өөрөө боддог. Тийм учраас энэ миний хажууд чинь сууж байна. Яг тий багасаа бит хоёр ер нь тэгээ нөгөө хүүхдүүд чинь дотносчдаг штэ нэг нэгээрээ те. Тэгээд 10 хүүхд явсан байлаа гэхэд илүү бит хоёр дотнд байсан. Тэгээд тийм учраас бит хоёр ингээд хоёулахнаа ийм зураг авахулсан юм шиг байна. Одоо ч гэсэн хамт байж байгаа. Гойч нас үйж гойч авахулсан зураг байна те. Ийм зураг авахулжлаа. Нөгөө хосон модны хоёр талд ургацсан юм шиг тийм. Япон мотогоны Мөөгш гэдэг. Баярлалаа. За тэгвэл ангиж юу дотны найз инх цэсгэрэг шилжээ. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь өдрийн мэнд төргий. Намайг инх цэцэг гэдэг. Би манай бол автосарын заводын инженер. Манай ээж бол утас засвар захиалгын байдлын мэргэжилтэй хүн байсан. Миний одоо гэр бүлд бол ямар ч одоо бас нисхийн салбарын хүн байгаагүй. Одоо би бол сургуулаа төгсөөд ямар ч байсан сая энэ хоёрын маань ярьсан конкурсныхаа дараа бодолж байгаад ороод ирсэн хүмүүсийн нэг л гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгтээ бол айгүй гоё орж ирсэн. Яг гэвэл бид нэр 3 дахь группээр шалгалт өгч ирсэн. Амгахын дэдэд. Тэгтээ тэрэн дээр бол яг жоохон оноод дутсан. Тэр бол яг тухайн үеийн одоо цаг үеийн одоо миний одоо зураг байж л гэж боддог байхгүй. Тэгтээ дараа нь бид нараас дахиад 2 дахь группээр шалгалт авдаг байхгүй. Бид нар яг бол инженерийн чиглэлийн сургууль сурж байгаа шүү дээ. Энэ сургууль маань өөрөө тийм сургууль байхгүй юу? Иргэний засгийн дунд сургууль гэдэг чинь. Тэгээ энэ маань бол одоо бол Санкт Петербургийн коллеж гэж явдаг. Иргэний засгийн. Тэгээд дахиад 2 дахь группээр шалгалт өгснээр санаж байна хоёр. Гурвал цөмөрөө суугаад дахиад шалгалт өгсөн. 2 дахь шалгалт өгсөн. Тэрүүгээр бол бүх шалгалт бол хамгийн дээд оноогоор тэнцэж байгаа. Тэгээд бол тэрэндээ бол өөрөө айгу тайван байгаа. Ганцхан гэр оронд бол тэрэнд бол хүлээж авахгүй байсан. Ийм сонин мэрэгжил. Тэгээд нисэх рүү одоо нисэхтэр ямар хүмүүсүүдийг бид нар мэдэхгүйгээд ээж аав бол дан тэгж хариулсан. Эцэг их хүүхдийн төлөө санаа тавих нь мэдээж хэрэгтэй. Тэгээд ах эгч нар бас бүгдээрээ гайхаж нисхийн мэрэгжилтэй хүн манад байхгүй шүү дээ. Чи яах гэж ингээд би өөрөө ч гэсэн баг гайхсан байсан. Тэгээд яг би өөрөө сонгоод олцсон юм чи одоо осныгаа өөрөө шингээдэл гэсэн. Тэгэл өөрөө явцсан. Тэгээд одоо миний амьдрал бол яг өөрийнхөө хүснээр явсан гэсэн үг. Энэ сургуульд ороод бол яг би ийм сайхан найз нартай болсон. Тэгээд бид нэр бол яг орос хэлний бэтгэлгүйгээр шууд явсан учраас нэгдүгээр курст очиход бол бас хичээл бол эхний 1 сар бол гоё байсан. Тэр үеийнхээс би бодглохоор одоо сатрал томоо хоёрыг бид нар шуфт юм болгонд л явуулна. За ер нь болохоо хэлээ. Хоёр яваад ир. Тэгээ манай хоёр нэг орчуулагч шиг тэгэл жоохон маргаа үсгэд бол тийм. Тиймээс бусад үед хичээл дээр бол бид нар бол өөрсдөө хийж чам. Гэхдээ намар нь хичээлийнхаа конспектыг уншсан чинь Скопкак гэх багш шилж байгаа байхгүй юу? Тэрийг шууд бичсэн л байдаг байхгүй юу? Хамгийн гоё нь. Тэгэл бодсоо гэж тэр одоо зүгээр шууд хаалтны тэмдэг 50 үсттэй. Хөөх юмтиг өөрийгөө бодож юм чи. За энэ чи хүүхдээс юм чи аргач гомдаа л гэл. Тэг яг бид нар ийм хөөрхөн охтууд анх сургуульд орж илээ. Манай сургууль бол одоо авиатранспортны коллеж гэдэг нэртэй Санкт Петербургийн одоо ч гэсэн байгаа олон хүүхдүүд биднээс хойш төгссөн. Одоо ч гэсэн манай монгол хүүхдүүд суралцдаг энэ сургууль. За тэгээ энэ сургуулийн гадаад декан бод энэ Денисова гэдэг хүн бол нэлээд удаа ажилласан. За тэгээд бид хэд бол яг энэ сургуулиараа их бахархдаг. Энэ сургуулиуд бидний бүх мэдлэгийн суурийг тавьж өгсөн. Инженерийн талын мэдлэг, аюулгүй байдлын одоо мэдлэг, үйлчлэгээний одоо ёс зүй, тэгээд одоо үйлчлэгээнд хэрэглэгдэж байгаа материалын бүтц ямар явах ёстой гэдэг. Тэдгээрийг бүгдийг маш сайн одоо биднэрт суулгаж өгсөн учраас өнөөдөр бид нар энэ ажлыг маш одоо эрч хүчтэйгээр одоо би бол 38 дахь жилдээ энэ Мят компанид ингээд ажиллаад явж байна. Яг намайг сургууль төгсөөд ирэхэд манай хамт олон бол ийм хамт олон намайг хөгтөж авсан. Бүхийгийн
хилцс одоо ийм хилцс байлаа. За тэгээд бид нар бол хувцас форум муутайс учраас бид нар нөгөө курсантынхаа форумтойгоо нийслэгтэй явдаг байсан. Тэгээд курсантынхаа хувцастайгаа. За тэгээд яг хуу төгсч ирээд яг албан ёсоор 87 он төгсч ирэнгүүт тэр жилээр шууд ан 24 онгоцны олон улсын нийслэгт явж эхэлсэн. Тэгээд яг хуу эхний нийслэгээ бол энэ Нэгт улам ихчтэй хоёулаа хамт ажилласан. Яг одоо би төгсч ирээд эхлээд ажиллахдаа надтай хамхны нийслэг хийсэн хүн бол энэ Бэцэцэг эгч байгаа. Тэгээд яг хөө бид нар өөрснөө нөгөө нэг ан 24 онгоцныхаа тухай хичээллийг бид нар Псковд сурцсан байсан учраас онгоцтойгоо харьцахтаа бол асуудалгүй байсан. Зарим нэг юм дутуу байсан. Дутуу юм би бүр хайгаад болохгүй. Хайгаад болохгүй болохоор сүлдээ би асуусан. Энэ дээр нэг коноп байх хэрэгтэй хайжч ба гэсэн чи хүмүүс намайг шоолоод байсан. Тэгсэн чи яг хөө юу Оросын онгоцнууд бол бүгдээрээ тийм аюулгүй коноп таахгүй. Тэгэхээр манайд бол тэр аюулгүй коноп байдггүйсэн. Тэгээ би коноп хайж чаад би юунаас асуусан олоогүй тэгс олоогүй алдахгүй гэсэн. Тэр яг бол security-гийн асуудал те. Тэр одоо нэг Батум Исүхэн мэд нэг онгоц ан 24 онгоцны үйлчлэгч нэг амиа алдсан тохиолдол байдаг те. 80 одоо 70-аад оны сүүлээр юм уу да. Тэгээ тэрний тэр хэрэг явдлаас тэр чинь болоод нэг ёстой терроризм болсон шүү дээ. Тэгээ тэр террорист ажиллагааны болоод тэр бүхийг ажилтаа амнасаа алдснаас болоод нөгөө яг энэ бид нэр ингээд дэш ингээд гараа бариад явдаг overhead байна шүү дээ. Явж байгаад яг ингээд эцсийн яг нэг кокпит нисэх баг төрхийн өмнө том коноп байдаг байхгүй. Энэ хайчиж байгаа юм. Тэгээ тэр маань байдгүй. Манай Монголд л байдгүй байсан юм билээ. Хоёр коноптой байсан. Нэг нь болохоор юунд нөгөө хойдлын нөгөө галтагоондоо нөгөөх нь хаана байгаа газараас аль нь ойрхон тэрүүндээ хүрэх зорилготой тэгж байрлал. 154 басаг адилхан. Яг галтагоонд ингээд доор ингээд коноп байх хэвээр. Ингээд overhead бин барай явж байхдаа гарамт чинь нэг коноп таарагдах хэвээр. 50 улсаас нь байхгүй. Монголд харин байдгүй. Тэр яг 50 байсан. Нийсэд ер нь хэд хичээлээс багш юм бэ? Би ерөөсөө төгсчээрээ шууд багш хийсэн. Тэр би 25 жил багш хийсэн гэсэн үг. 25 жил бол би бүхийгийн багш ахлагаар ажилласан. Зүгээр яг 25 жил ажиллаж байхад дундаа би нөгөө энэ аюулгүй бүхийгийн нөгөө аюулгүй ажиллагааны байцаагч гэдэг ажил руу давхар шилжээд тэгээд миний ажилласан жил хоорондоо ингээ холилдчихд юм. Би яг бол 25 жил би яг ниссэн хэрнээ 15 жил би аудитор буюу байцаагч ажиллаа хийцэн байдаг. Гэхдээ би нийтдээ 38 жил ажилласан хэрэг давцсан байгаа санагдаа. Тэгээд нэг хэсэг жил давхцсан. Багшийн ажлыг бол би төгсч ирээд бол ер нь хийсэн. Би чамайг зүгжсэнээр айгуу санагдав. Хөхөд нисчихсэн хоёлаа. За энэ бол миний бас нэг одоо шавнар бид нар болохоор ан 24 онгоцны мокап одоо манай энэ сургалтын төв дээр байдаг байсан. Одоо тэрийг хураагаад жоохон цаан тавьсан байгаа гэсэн тийм. Яг ан 24 мокап дээр. Тэгээд яг энэ охтуудыг би бас 2000 хэдэн онд 2000 нэг одоо 6-7 оны хавцаахад нөхдүүдийг бэлдчихсэн. За тэгээд яг би ерөнхийдөө нисчихсэн онгоцнуудын тухай ярих юм бол яг энэ бол одоо Boeing 727 онгоцны дотор нисэж байгаа байдлаа. Гэхдээ бол яг би манай Мят компани нисчихсэн бүх онгоцоор ниссэн. Ан 24, Ан 26, 154, Boeing 727, Boeing 737, Boeing 767, Boeing 787 онгоцоор одоо нисэж байгаа. Бас дээрээс нь Airbus 10 гэдэг онгоц тустай байсан. За энэ бол Boeing 727 онгоцны дотор манай одоо доотлын төсөлтийн оюун чимэгтэй хамт нисээ явж байгаа. Гэхдээ яг бид нэр нас бол ялгаагүй ганцхан би бэлтгэлгүй шууд яваад сурсан учраас курс зөрүүд идэв. За энэ бол би Lufthansa-гийн тренинг центр дээр Boeing 747 онгоцны дотор сургалт хийгээд сургалтын дээрээ сууж явах үед авсан зураг. За энэ бол би Boeing 737 онгоцоор нисэж явах үед аэропорт дээр цааталтай аэропорт дээр зогсож явах үед авсан зураг. За бас нэг юм баяр тохиолдлууд хаяа онгоцонд их тохиолдно. Иймэрхүүд үед байгаа. За энэ бол яг аудит хийгээд эхэлж явах үед 2007 оноос эхлээд би аудит хийсэн. За аудит хийж явах үедээ бол ийм сайхан ахмад одоо хүмүүстэй хамтарч ажилласан. Одоо зарим нь миний үеийн хүмүүс байна, зарим нь миний ахмад хүмүүс байна. За нэг ах байна.
Баатар өтөр чинь их учиртай гэсэн чинь. Бидний нэг авахсан зураг байдаг те. Медний шатнах дээр Баатар бол Омскос үрдэг байсан байхгүй. Тэгээ Омскос манад хотод зочилж ирээд бид хийдэг дагуулад хот үзье гэдэг байхгүй. Тэгээ бид хэд хот үзье явдаг. Тэгээ бид хийдэг нэр форумтай зураг авчрах хэрэгтэй байсан юм шүү дээ те. Тэр бөөнөрөө яв форумтай гадуур бишээ нөгөө нэг медний сааднах дээр тий тэрс зураг байгаа. Тэрийг би марч. Тэгсэн чинь тэрэн дээр юм Баатар. Яг өөр хотуудыг хэсгийн сургуулаа юу та. Баачка болоод манай доотлын курс. Баачка доотлоо тий. Манай доотлын курс. Тий. За тий. Заяа бол Москвагийн курс. Биндрия бол хойц солог гэсэн курс. За нэг ийм хамт олонтой байлаа. За тэгээд ерөнхийдөө бол одоогоор бол яг би МЯД компанид аюулгүй ажиллагаа чанар нийслэлийн аюулгүй байдлын албаны аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо болон бүхийгийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчийн ажлыг 15 дахь жилдээ хийгээд тэр бол мэрэгчлэлээр 15 дахь жилдээ ер нь МЯД компанид бол 38 дахь жилдээ одоогоор ажиллаад явж байна. За та бүхэндээ надаас ийм сайхан ярилцлага авсанд баярлалаа. Тэгээд та бүхэндээ энэ сар шиндээ сайхан шинэлэрэй гэж өрөөе. Дээрээс нь 100 жилийнхаа өг цөмөрөө сайхан өгццгаах болтугай гэж өрөөе. Гэлээ. Нийслэлийн сургуулийнхаа тухай нэг ярьчих уу? Тий, болоо шүү дээ. Гэхдээ амар гівгэн тайгүй сонсон. Гэхдээ яг энэ нийслэлийн сургууль гэсэн гэхээр яриа гэж утсан гэхээр нис хүчин тухайн үедээ хүмүүсийг ер нь бол бодлоготойгоор бэлдэх хэрэгтэй байна гэдэг шийдвэр гаргасан. Яг тийм учраас энэ бидний одоо юу гэдгийг 20 хүүхдийг сонгож аваад сургаад тэгээ сургасныхаа дараа яасан гэхээр тэр том 154 гэдэг онгоцыг авч олон улсад нислэг бүлдэх одоо нөгөө бэлдэх ажиллаа хийсэн юм байна. Энэ тухай нөгөө хэлье гэж бодоод тэгээд сая санаад хэлдэ шүү. Тийм. Би түрүү энэ бол улс бодлоготойгоор хэлсэн шүү дээ, тийм ээ. Түрүү хэлсэн таамдыг ирэхээр энд их том өөрчлөлт явагдсан. Урд нь ямар шүү байлаа. Тэгээд одоо тэгээд чиний саяхан хэлдэг санаа бол яг одоо бодлогын төвшөнд ингээ боловсон хүчнээ бэлтгэж ингээд юм яадаг. Таамд бол энд эргээ зорчигч үйлчилгээний юм уу, маркетингийн чиглэлээр юм уу, энэ онгоцны аюулгүй байдал нислэг тэгээд юм хүмүүний талаар бол одоо яг тэр үедээ бол их томоохон өөрчлөлт гаргасан үйлчилгээний чиглэлээр МЯД компанийн нүүр царайч болсон. Тэгээд энэ дээр тухайн үеийнхэн одоо юуны манай улсын хөгжлийн төвшин тухайн үед манай улсад ашиглаж исэн онгоц техник тоног төхөөрөмжийн төвшин дэлхийн явж исэн чиг хандлага энэ төр дээр бол манайх бол хоцрогдонгүй байсан үнэн. Би өөрийнхөө мэргэжлийг бол нэг их айхтар доош нь хийж байгаа юм биш, би өөрөө нисгэж. Гэхдээ Кирүүгарадын нисхийн 4 жил төгсөөд ирсэн актив төгсөж ирсэн инженер нисгэгч төгсөж ирсэн залуухан нисгэгч нар ирээд биднүүсийн дунд бол бас их тухайн үед байсан юм хүмийг бол стандарт. Сая энэ загас тухаасны засварлаг гэрлээ энэ төр одоо ингээд ингэцэг энэ төр ярьж ин тэр. Тэгэхэд бол бид нар батлан хамгаалагч чиглэлээр бүгдээрээ цэргийн одоо ингээд ийм чиглэлээр ингээд сургалт хүмүүжил дадлага одоо юм помнууд ингээд ийм явахад энд бол иргэний агарын дээврийн системийн юмар улсуур болгож тэрүүгээрээ төгсөж ирсэн улсууд энд эрэхтэй зэрэг бас арилцсан нисэж чадаад байдаг. Тэгсэн мөртлөө ард талын үйлчлэгээ хоцрогдонгой ч юм уу эсвэл ямар нэгэн юм дээр тийм ээ одоо нөгөө урагшаага харж явахын тулд бид нар бол цэргийн дөрмөр мэдлэг гүйцэтгэе гिचгээл тэгэл ингээл нэг л бүх юм одоо командар цэргийн намын одоо ямар нэгэн юм иргэний байх цэргийн байх гэж тэгсэн болж байна. Иргэний юм шилжихэд энэ иргэний гарын тээврийн системийн чиглэлээр бодлогоор ингэж хэрэгж ирсэн үндэсний боловсон хүчингүүд төгсөд ирэхээр манай МЯД компани юмд бол их өөрчлөлт орсон. Үүний хүлэнж зөвшөөрнө үстэй. Тийм ээ? Тийм байсан. Тий. Тэр үе социалист үе ч гэсэн бодлоготойгоор сургалтанд ингэж явуулдаг гэсэн тий. За энэ салбарт яг ийм олон одоо хүмүүс одоо ийм мэрэгчлэр дутагдчихжээ шүү гэдэг ийм бодлого байсны үүдэн дээрээс бид нарыг одоо
явуулсан л гэж боддог. Тий, хэтийн- ирээд бид нарт одоо юу гэдгийг газрын үйл ажиллагааг хөгжүүлэхэд ч гэсэн манай сургууль төгссөн одоо оны хүүхдүүд тэн дээр ч ажиллаж ирлээ шүү. Тэгсэн тэр ариваг заалдж байна. Каргодч байна. Тий. Манай Ленинградын нисхийн дунд сургууль төгссөн хүүхдүүд бол маш их хувь нэмрээ оруулсан гэж бол би боддог. Одоо ч гэсэн одоо ингээд манай инх цэцэг энэ аудит хийгээд явж байна. Миний үеийнгийн ч гэсэн одоо зарим хүүхдүүд төгсөгч нар ажилласаар л байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувь нэмэр бол маш их өндөр одоо үзүүл. Компани улсын энэ үзмжийн чадварын нөхцөлд бол энэ чинь үе шаттайгаар ингэж Тий, ирээдүгөө харж явуулж байгаа ажил байхгүй юу? Ирээдүйдээ бид нар ямар технологи дэлхийн түвшинд очиж яахын тулд одоо ямар мэрэгчлэлтэй боловсон хүчин байж иж энэ онгоцыг эзэмшүү. Одоо тэр саяын танд яриадсэн тэр одоо тэр юу 767 гэн Airbus гэн Boeing 727 энэ чинь энэ чинь тодорхой хэмжээний манайх бол эхний үед бол яг улсын орны түвшинд дэлхийн байгаа байдал газар зүйн байрлалын хувьд бид нар зөвхөн Оросын техник технологи, Оросын философоор Оросын сургалтын юм хүмүүдээр явж исэн. Гадны нэлээд өндөр хөгжилтэй техник технологи хөгжсөн Boeing компани байдаг юм уу, Airbus компани юм хүмүүдээр яваад ирэхэд зэрэг зарим нэгэн техникийн тоног төхөөрөмжүүд, онгоцон доторх тоног төхөөрөмж, гаднах тоног төхөөрөмж, нийслэгийн үйл их юм хүмүүдээр гарах зэрэг зөрчилдөх юм уу, өөр системтэй юм. Тэгэхээр зэрэг тэрэнд ажиллах боловсон хүчнийг одоо ингээд багаас нь бэлдээ. Бид нар айгүй хурдан хувирч чадж байгаа байхгүй. Үндсэн суур юм байгаа болохоор дараачийн Boeing-ийн компани онгоцууд юм уу, эсвэл Airbus чиглэл юм уу, эсвэл Европын чиглэлийн өөр стандартын онгоцууд ороод ирэхээр үндсэн суур нь байж байгаа улсууд хувирах чадвар нь тэрэн дээр бол их хялбар. Тэгэхээр зэрэг манай мэд компани бол ирээдүгөө харж чиглээд ганцхан одоо нэг улсын одоо нэг типийн нэг загварын онгоцоор ингээд яваад байхгүй тийм ээ. Ер нь алстаа бол одоо ингээд дэлхийн тэргүүлэх одоо өрсөлдөгч компаниуд байна. Boeing компани, Aeroflot компани, Airbus компани бол дэлхийд ноёлох 3 одоо том онгоцныхоо юмар өрсөлдөөл суудлын тоогоор техник технологиор алслалт малсалт байдаг юм уу бүдүүн том юм хумаар энэ төргээд тэгээ тэр болгонд л бэлэн байх улсууд бол нэг жоохон 7 хоногийн сургалт хийгээл юм ягаад эдгээр өрсөлдөх чадвар чадвар байж хад өөр улсуудыг оруулах юм бол улс суурьс нь ихэр их заана ихэр мөн их хугацаа зарна. Тэгээ та бодлоо энэ одоо ингээ 30 жилийн өмнөх 20 гаруй жилийн өмнөх юм ярьж байгаас тэгэхээр сайн бодлогын үр дүн бол одоо ингээд 20 30 жилийн дараа өгөөд тий явж байгаа байхгүй. Одоо нэг өөр юм хүрээд ирэхэд эднээсээс нэг их юм явах чадах уу тэхүү инхүүгээ цараа алдаад байхгүй яваад иргээл 7 хоног тэрэн дээр тэр өөр юм сурчгаа тэгэл эндээ ашиглаад дараачихаа хүндээ багшлаад яваад ахлаа. Тэгээ социалист нийгмийн нэг сайн тал нь тэр нөгөө бодлоготой хүнээ хөгжүүлдэг гэсэн тий. Тэр нь бол их саашаалтай байгаа байхгүй. Одоо бидний сурснаас хойш хот болгоноос хүмүүс ирдэг байсан шүү дээ. Хүүхдүүд сургууль төгсөөд ирсэн. Нисэх хүчин чи ерөөсөө тэр хүмүүсийн нуруунд дээр л ингэ хөгжиж ирсэн байхгүй юу. Одоо ингээд хараад ахаар сүүлийн үед ингээд нөгөө юм бодлоготойгоор хүмүүсийг бэлддэг тэр бодлого л алдагдсан байгаа юм болов гэж боддоо шүү дээ. Тэгж байгаа. Тэрэн дээр чинь яг нисэгч нарыг бол бэлдээд байгаа бах тий. Инженер техник. Үгүй юу. Бас бас тийм үү. Яг одоо бидний одоо юу гэдгийг тээвэр зохион байгуулалт гэдэг мэрэгчлэр сураад өшөө цаашаа ингээд хөгжүүлж байгаа ийм сурч байгаа тэгж төгсөж ирж байгаа хүмүүс бол ховор бүх салбарт тийм байна. Тийм байгаа. Тэр чинь би яг хэлгээд тэгээ хөлийн зөвшөөрч чинь яадаг вөхөр тийм ээ. Одоо Монголын үндэсний агаарын тээвэрлэгч хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн хотод Монголын иргэний агаарын тээврийн мяд компани байгаа. Энэ бол улсын төрийн өмчийн компани. Тэгвэл хувийн хвшлийн авиа компаниуд байгаа. Хувийн хвшлийн авиа компаниудын тэр ажиллаж байгаа бүрэлдэхүүн, нисэх бүрэлдэхүүн байдаг юм уу? Тэр одоо бүх тэр компани бүрэлдэхүүнийг яагаад та нар ерөнхийд нэг судлаад үзээрэй. Сая гэрлэгийн хэлжсэн тэр санаа юм хүм дээр альва хувийн хвшлийн авиа компаниуд дотор мориор ярих юм бол мяд угшлын ямар нэг тоолгойдогч нисгчэн юу ямар нэг 70% шиг байгуулалт тийм 80% нөх эднэр тэгэд тэд нар бол одоо жишээл нэг одоо тээвэр зохион байгуулалтын юм үндэсний мэргэжилтэн эсвэл нэг нисгчийг бэлтгэхэд тэр компани хайлаа тэр
компани асуудлуудтай Тийм маш их юу хөрөнгө зарна. Тэгэхэд үндсэн сургуулийн төгсөөд ажил хөдөлмөрлөө ягаад олон жил хийгээд багшлаад алдаа оноо үзээд ингээд цаг хугацаа авцсан үнцний мэргэлтэн зүгээр ингээд авах тэр компанид бол маш өргөгчтэй байгаа. Тэгэл эдгээр чи очоод тэгэхэд Мят компани бол бусад авиа Бидэж өгöd байгаа. эцэгшүүл гэж хэлдэг. тийм шүү дээ. Мят компани бол буйны байгууллага байхгүй юу? За та бүхэндээ баярлалаа. Мэдээж нэг 2 цагийн бичлэг юу ах вэ? Ингээл ярихаар ингээл бүх юм ярмаар сатаад бүх юм гарч ирэл ингээл сайхан байна л да. Тэ хуучин юмнууд яригдал ингээл мөрөөдлүүд яригдаад биелэгдсэн юмнууд яригдахар ч юм дэ сайхан байлгах бод. Гэхдээ цаг бол яг цаг юм. Тэгээ хадаа дараагийнх нөгөө нисхийн холбооны хэн хүлээж байгаа учраас. Гэхдээ үнэхээр та бүхэнд баярлалаа. Ойрхон байсан нэг одоо мэргэжлийн хүмүүсэрч өнөөдөр ярилцсан доосонд би үнэхээр баяртай байна. Та бүхэндээ гэр бүлд нь өрөөхт нь сайн сайхан эрүүл энхийг хүсье өрөө 100 жилдээ сайхан баярлаарай. Тэгээд та бүх маань нийтээрээ нэргөөчтэй нэслэгээ төвшөрөөд төлөө нэвтрүүлгээ хаяа. За та илч тэгэл үүдэлээ. За тийм. Зэрэг дэмжил. Шүлөөт. Модон могож жилдээ эрүүл ингэс саруу сайхан сар шинжтэй сайхан шинэлэрээ намаа таньдаг бохосод эрүүл энхийг хүсье өрөө урилга хүлээж авч ирсэнээр талархаж байна. Энэ жил нөгөө нэг иргэний агаар тэр 100 жил дараа жил зөвхөн манай одоо бусад компаниудын эцэг гэх манай Мят компани 70 жилийн ой. Тэгэхээр одоо байгаа бүх үе үеийн ахмадууд, ажилчид, мөн залуу үеийн ажиллаж байгаа бүх хүмүүстээ хамгийн гол нь нэгэд эрүүлэх дараа нь ажил амьдралд нь бүгдэнд нь амжилт хүсье. За